Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Томсон Араа гэдэг. Би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэсэн утгатай. Над дээр ирж сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалдаг юм аа. За өнөөдөр би та нартай зориулаад мотивацтай амьдрах 3 арга гэсэн сургалтыг явуулах гэж байна. За мотивац гэдэг маань Америк үгнээс гаралтай, тэр үгийг бол motivation гэж нэрлэдэг. За motivation гэдэг үгний үндэс үг бол motive буюу учир шалтгаан гэсэн үг. Тэгэхээр учир шалтгаантай буюу зорилготой тэмүүлэлтэй амьдрах 3 арга гэсэн тэрийг би та нартай өнөөдөр заах гэж байна. Тэгэхээр энэхүү сургалт маань хинт хэрэгтэй юм бэ? Зогсон байдалд орсон, гаццсан, залхууралд байгаа тэдгээр эмэгтэйчүүд маань дэлгэцийнхаа өмнө суугаад энэхүү сургалтыг хүлээж авна. Тэгэхээр залхуурал гэдэг маань өөрөө шинжлэх ухааны том ёолол биш ээ. Залхуурч байгаа учир шалтгаан байдаг. Тэр нь айдас байж болно, тэр нь өөртөө итгэхгүй итгэл байж болно. Тэр нь болохоор чадваргүй эсвэл авьяасгүй байдал байж болно. Тэгэхээр хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх тусмаа, өөрийнхөө итгэлийг, найдварыг дээшлүүлэх тусмаа, өөрийнхөө хийж байгаа зүйлдээ илүү чадварлаг болох тусмаа бид нар энэ амьдралд маш их амжилтыг бүтээх боломжтой, энэ амьдралыг мотивацтай амьдрах боломжтой байдаг. Тэгэхээр хүмүүсийн хэлээд байдаг би мотивацтай болчихвол юм бол би амжилтанд хүрнэ гэдэг нь бол буруу. Харин эсэргээр нь амжилтыг амсч чадж байгаа хүмүүс мотивацтай амьдрдаг юм аа. Яг бол илүү ихийг бүтээх гэсэн хүсэлтэй, илүү их амжилтанд хүрэх гэсэн хүсэлтэй амьдрах тэрхүү боломжийг нь тэрхүү жоохон ч гэсэн тэр амжилтыг мэдэрсэн, амталсан зүйл нь хүрэгдэг юм аа. Тэгэхээр хэрвээ та өнөөдөр өөрийнхөө хажууд амжилттай амьдарч байгаа, амжилтанд хүрч байгаа, тэр нь ажлын амжилт байна уу, гэр бүлийн амжилт байна уу? Тийм хүмүүсүүдийг харах юм бол тэдгээр маш хүчирхэг, дайчин, зоригтой амьдарч байдаг. Тэднэрт амьдрахын тулд маш их мотивац байдаг. Яг бол тэд нар өглөө босоод хийх зүйлтэй, өглөө босоод асрах хүмүүстэй, өглөө босоод тэтгэх зориг, тэмүүлэл, мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр та нар маань мотивацтай болонгуудаа амжилтанд хүрнэ гэдэг ойлголтоо орхих хэрэгтэй. Энэ бол ямар ч үндэслэлгүй. Харин жоохон ч гэсэн амжилтыг амтлах юм бол, жоохон ч гэсэн өөртөө итгэх итгэлээ дээшлүүлэх юм бол, жоохон ч гэсэн өөртөө хөрөнгө оруулаад чадвараа сайжруулж чадах юм бол би тэрхүү мотивацтай амьдрах юм байна гэдгийг та нар ойлгоорой. За ингээд сургалт руугаа орё. За яагаад ингэж шууд сургалт руугаа орчдөг вэ гэвэл энэ биднэрт өгөгдсөн цаг тийм ээ маш нандин. Дахиж нөхөгдөшгүй ресурс. Тэгэхээр энэ нөхөгдөшгүй ресурсыг маш зөв ашиглахын тулд би өөрийнхөө цагийг харамлдаг. Тийм ээ, харамлдаг. Та нар ч гэсэн цагаа харамлж байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр ингээд шууд сургалтанд оръё. Би уран цэцэг үгээр өөрийнхөө сургалтуудыг чимээл те өөрийгөө дүүйлэх гэл том яриад байх хэрэггүй. Надад тийм шаардлага байдаггүй. Тийм хэрэгцээ байхгүй. Би өөртөө итгэлтэй, өөрийнхөө хийж байгаа сургалтуудад итгэлтэй, чанартай, чансаатай зүйл өгдөг учраас би ингээд шууд та нартай сургалт руугаа ороод та нартай 3 аргыг зааж өгье. За өнөөдрийн сургалт бол мотивацтай амьдрах 3 арга. За миний дуртай нэг quotation буюу хэллэг дотор ингэж хэлсэн байдаг. Бид нар информацийн нийгэмд 90 үед амьдарч байна. Гэтэл биднэрт өөрчлөлт бол бага байна. Хэрвээ хүн гацх юм бол, зогсон байдалд орох юм бол энэ нь информац багтснаас дутснаас ерөөсөө болдоггүй. Харин тэр сурч байгаа, мэдэж байгаа зүйлүүдэд амьдралдаа хэрэгжүүлэхгүй, үйлдэл хийхгүй байгаатай холбоотой байдаг гэж Mark Victor Hansen хэлсэн байдаг. Тэгэхээр үйлдэл гэдэг маань өөрөө бидний амьдралыг сайжруулж байдаг, бидний аж ахуйг өөрчилж байдаг, бидний доторх гаднах хүнийг өөрчилж байдаг зүйл байдаг. Тэгэхээр хөдөлмөр байхгүйгээр, хөлс асгаруулахгүйгээр ямар ч зүйлийг хийх боломжгүй. Тэгэхээр бодол дотроо та маш том тэмүүлэлт хийж явж байгаа бол түүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр та хөдлөх хэрэгтэй, өнөөдөр та нэг зүйл хийх хэрэгтэй үүнийхээ төлөө. Тэр нь бага зүйл байж болох юм. Заримдаа монголчууд бидний хувьд тийм ээ заавалчгүй амар том зүйлээр хөдлөх гээд байдаг. Том юм яриад байдаг.
Гэтэл жижигхэн зүйлүүдээс л өдөр тутмын алхмуудаас бидний амьдралын чанар чансаа дүгнэгдэж байна, чанар шансаа шалтгаалж байна гэдгийг бид нар ухаарч чаддаггүй. Тэгэхээр өөрийгөө өөрчлөе гэж бодож байгаа бол өөрийгөө зовоохгүйгээр өөрчлөе гэж бодож байгаа бол баг baby steps буюу жижигхэн хүүхдийн алхам шиг тийм алхаануудаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. За ингээд та нартаа нэгдүгээр аргыг нь хийж өгье. За энэхүү сургалтын маань өмнөх сургалт маань 3 ways to overcome procrastination буюу 3 залхуурлаас гарах 3 арга гэсэн сургалтыг явуулсан байгаа. Хэрвээ тэр сургалтыг үзэж амжаагүй бол миний Facebook group дээр ороод үзээрэй. За тэн дотор энэхүү сургалт маань чөлөөтөө тавигдсан байгаа. Тэгэхээр та дуртай цагтаа үзэж болно, олон чудаад автаж үзэж болно. За өнөөдрийн сургалт бол мотивацтай амьдрах 3 арга.